100 лиртэй болсон нь. Эрдэд цагт ах トゥ 3 байжээ. Тэд өөрсдийгөө өнж тэжиж чадхааргүй тийм ядуу юмсан чи. Нэгэн өрөө гэдэс үсгэлэн ундахаар хэвдэхийн өмнө ах нь ингэж хэлжээ. Цаашдаа ингэж амьдарч болохгүй нэ. Бид гурвын хувьд манай тариан талбай дэндүү бага байна. Би маргааш аз жаргалан ирэхээр явлаа. Хэрв аз таарвал мөнгө олно. Тэгвэл би та хоёртон туслана гэв. Том ах нь маргааш хар үүрээр замд гарчээ. Ой дундуур явсаар байтал харин хувалж гин. Ойд л хонохостой гэж тэр бодов. Гэтэл модны завсраас гэрэл тусахыг хажив. Энэ нь ойд байдаг хоолны газрын гэрэл юмсан чи. Том ахын сэтгэл сэргэн тэр зүг рүү яаран алхалав. Хоолны газар ортол гэзний хөлссөн учраас юм идмээр санагдав. Замдан авч гарсан талах зүсэн бясалгаан идээд унтахаар зэхэв. Цөө мөнгө нь унтах өрөөний хөлсийг төлж хүрэхгүй учраас хоолны газрын эзэн түүнийг 8 ордоо харанхуйвтер том өрөөнд оруулав. 7 орон дээр нь хүн унтаж, хаалган талын орж чөлөөтэй байв. Тэр хувцаанд тайлаад хатуу ширдэг дээр хэвдэнгүүтийн унтаад өгчээ. Өглөө эрт босдог тариачин хүний заншлаар том ах ч үр цайгаагүй байхад сэрэв. Унтаж байгаа хүмүүсийг сэрэхгүй гэж чимээгүй хувцслаад замдан гарав. Явж байтал нүдэнд нь юм орчгов. Алчууран авахаар халаасандан гаран хийтэл гард нь нэг хатуу юм тааралдаж гин. Халааснаас нь гаргаад гэрэлд харангуутан инээ талдан эн чин ёстой л гайхмар юм 100 лир байна шүү дээ. Ийм их мөнгө надад энэ насанд байсан удаагүй. Хаанаас гараад ирвэ? Одоо л ойлголоо. Би харанхуй тандуураад өөр хүний өмд өмсөж өргөч. Тэр нь яг л миний шиг хуучирсан байдаг. Бас энэ юу вэ? Ахиад 100 лир. 3-гүй 2 гэж байдаггүй гэж ярилцдаг биш билүү? Зүйтэй. Ахиад 100 лир. Бүр 300 лиртэй боллоо. Тэр халаасандан гаран хийгээд дахиад 100 лир гаргаж ирв. Халаасандан гаран хийх тоол нь 100 лир гарч ирээд байв. Ингээд нүдэрмхийн зур их мөнгөтэй болжээ. Тэгээд л төрлөх тосгон руугаан буцаадгүй ичгэв. Дүүнэр минь ээ, хөөрхөн миний дүүнараа халаасанд минь аз жаргал байсан байна гэж босоо галхангу таал хашгирахад хараачээгүй бөө мөнгө хаанаас авчихва? Та мөнгө хэвлдэг машин олоо юу? Гэж том дүүнаас суухад тийм ээ, тэгтэн бүр халаасных шүү. Маа 100 лир ав. Ахаад ав гэж их ах нь хөгжилтөө наргагүй хэлсэнд азтай юм аа гэж мөнөөхтүүн атаархсан аятаа хэлжээ. Би таны буйнаар ингэж амьдарч чадахгүй. Би маргааш өглөө аян замд гарна. Намайг бас аздаарч мэдх юм. Тэгвэл гурвуулаа ёстой чархан та гэв. Тэрбээр маргааш өглөө нэрт басж том ахын хаан явсан ойн зөргөөр оров. Худсанчгүй нөгөө хоолны газар хурч ирж гинэ. Эзэн нь мөн л нөгөөх 8 ордоо өрөөндөө оруулж маньхүн хаалганы дэрэгдэх орон дээр унтав. Маргааш нь хар үүрээр сэрж хажууд унтсан хүнийхэн өмдийг өмсөж яваад замдан гарчээ. Явсаар байгаад өргөн талын захад ирээд халаасаа ухав. Энэ халаасанд юу ч алга. Нөгөө халаасанд ямар нэг юм байна. Мөнгө, ямар ч мөнгө биш, хомигсан цаасал байна гэд харж байснаа. Гэхдээ эн чинь 1000 лир байна шүү дээ гэж хашгирав. Тэрхэн зур халаасандан гаран ахиж хийгээд 1000 лир гаргаж ирв. Тэгээд гэрүүдэн салхи мэт хурдлав. Ах トゥ нар минь, хөөрхи миний ах トゥ хоёр минь гэд босог алхан гуудлаа. Би бас аз жаргал оллоо. Танаас ч илүү аз таарлаа гэж дууалтаад миний машин мөнгийг 100-аар нь биш 1000-аар нь хэвлдэг харалтаа гэв. Нэгэнт та хоёр минь аз жаргал заяасан байхад надад бас таарахгүй юм гэж үү? Би азаан дуршихаар маргааш өглөө явлаа гэж хамгийн бага дүүн хэлв. Энэ насанд зараад барахгүй ийм их мөнгө бидэнд байхад чи азаа дуршин хэсүүжлэх ямар хэрэг байгаа юм гэж ах нар нь ятгав. Үгүй,
Би аз жаргалаа өөрийн гараар олох хэрэгтэй биз дээ гэж Багдүүн хэлв. Тэрбээр өглөө эрт гарч өдөржин явсаар мөн л нөгөө хоолны газрыг олж очин хооллоод өрөөнд орж нөгөө өхөл орон дээр нь унтаад өгчээ. Үүрийн харанхуугаар сэрж хажуутан үндсэн хүний өмдийг авчимсууд замтан гарч өгчээ. Багдүүн өмднийхөн халаасанд гараан хийгээд цаасны өөдөөс гарган ирж гэрэлд уншсан нь. Одоо болноо. Та нар дэндүү шуналтай байна. Эд шидтэн сэтгэлдээ таашаагдсан хүнтэй л шидэт өмд бэлэглэн шүү дээ. Гэсэм гэдэг.